Нийслэлийн 9-р цэцэрлэг найрал дуу болон хөгжмийн дугуйлан тогтмол хичээллүүлдэг. Ингэхдээ дугуйландаа бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд бүрэн хамруулахыг зорддог байна. Тэгвэл тус цэцэрлэгийн Чандман Эрдэнэ найрал дуу хөгжмийн хамтлаг бэлтгэл бүлгийн 3 ангийн 40 гаруй хүүхдээс бүрддэг юм. Тус цэцэрлэгийн хувьд дуу хөгжмөөр дамжуулан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийг зорддог байна. Дуу дуулах дуртай юу? Дуртай. Хамгийн дуртай дуу нь ямар дуу вэ? Шаацаа. Чи олон дуу мэдэх үү? Мэднэ. Хэдэн дуу мэдэх вэ? 10. Тэмцээн уралдаанд ороод хүмүүсийн өмнө дуулах чамд ямар санагддаг вэ? Гоё. Чи ямар мэргэжилтэй олъё гэж боддог вэ? Будагчин. Чи энэ хөгжмийг тоглоод удаж гин үү? Хэр удаа энэ хөгжмөөр тоглож байгаа вэ? 2 жил болсон. Хөгжим тоглож сурах чамд хэцүү байсан уу? Тий. Одоо ямар вэ? Зүгээр хэцүү байсан. 9-р цэцэрлэг мөн үлээвэр хөгжмийн хамтлагта 20 гаруй төрлийн хөгжмийн зэмсэгтэй зөвхөн саргил хөгжмөл гэхэд дотроо 5 төрөл байдаг. Найрал дуу хөгжмийн дугуйлан 7 хоногийн 1 өдөр шаардлагатай үед 2 өдөр хичээлдэг. Мөн анги бүр тэмдэглэлт баяруудаар тайлан тоглолт хийдэг байна. За ер нь бол хүүхэд маш өөртөө ихтэй болох. За тэгээ миний гол энэ хөгжмийн хичээл болон хөгжмийн дуулан хичээлэх зорилго маань угаасаа хүүхэд болгоны гоё хөгжим дуртай болох хүүхэд болгон ингээд тухайн хөгжмийнхаа зэвсэгтээ өөрөө хүртэж мэдэрч хөгжимдөх дур сонирхолтой болох. Тэгээ хүүхэд болгоныг оролцоог хангах тийм л зорилготой. Тэгээ тэрүүгээрээ дамжуулан хүүхэд өөрийгөө гоё хөгжүүлэх, гооцоо мэдрэмж авах тийм л зорилготойгоор хөгжмийн хичээл болон дуулангаа явуулдаг. Дуу хөгжмийн хичээлийг хүүхдүүдийн оролцоон дээр тулгуурлаж хүүхэд бүрийг тохирсон хөгжмийн зэмсгээр тоглуулдаг байна. Бага ангийнхан бөмбөр хэнгэрэг зэрэг хэмнэл гаргах боломжтой хөгжмийн зэмсэг тоглодог бол харин бэлтгэл бүлгийн хүүхдүүд нооттой буюу аялгауд хөгжим тоглодог байна. Үзэгчдээ бид бүхэн 9-р цэцэрлэгийн хөгжмийн танхимаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр энд харж байгаачлан хөгжмийн зэмсгүүд бол хүүхдэд танин мэдүүлэх зорилготой хөгжмийн зэмсгүүд. Харин энэ хэмнэл гаргах зорилготой эдгээр хөгжмийн зэмсгийг хүүхдүүд тоглодог. Энийг тоглосноор хүүхдүүдийн хэмнэл болоо одоо сонсголын чадвар сайжрах боломжтой. Мөн тус цэцэрлэгийн онцлог нь одоо хүүхэд болгонд хүртээмжтэй хөгжмийн зэмсэгтэй гэдгээр онцлог юм аа.